Сайн байцгаана уу. Би ингээд энэ хорооны хэсэг ахлагч ажил хийдэг л дээ. Тэгэхдээ над ерөөсөө хэсэг ахлагч ажил хийж байхад ганц эмзэглүүштэй нь ер нь олон юм тулгамддаг л да. Тэгэхдээ хамгийн эмзэглүүштэй нь болохоор энэ дээрээс бууж ирж байгаа, шингэлтэй дүргээс бууж ирж байгаа энэ усны суугуудыг хаасан явдал айгүй эмзэглүүштэй байдаг. Ингээд усны суугийг хааснаас болоод манай энэ нэлээд олон айл өрх жил дараалан 3-4 жил ингээд үер тавтаад байгаа байхгүй шар усны үер тавтаад байгаа байхгүй энэ маш их хэмжүүлэлттэй надад санагддаг л да. Тэгээ ингээд хүмүүс ингээд жоохон иргэд болохоор гэдэг байхгүй манай хашаанд л болж ивэл энэ хашаанаас гадна хамаагүй гэдэг байхгүй хашаанаас гадна гараад угаацаа асгачдаг хогоо асгачдаг. Тэгээд тэнгүүтээ хашаанаас гадна ингээд үер өнгөрж ивэл ерөөсөө бусад асуудлууд нь ерөөсөө энэ бусад нь л ингээд тулгамдуулсан байхгүй. Тэгэхээр биш аль хэсэг ахчих. Би яг эндээс эхэлцгээе. Миний хэсэг. Эндээс хичнээн далаас. Ингээд манай суугаар сая ингээд онцгой байдлын албатай би сая хэд хоногийн өмнө явсан 3 сууг хаацсан байгаа байхгүй. Чингэлдээ дүр хаацсан гэдэг нь яа дээдлийн хаагаа доор. Үгүй ингээд бүгдээр л ингээд үүсгээл бүр ингээд шууд ата бүх юм ингээд чулуу мул амар юм тагтаршуулаа хийцэн байгаа байхгүй. Тэр чинь уг нь болохгүй байхгүй. Хойхон ерөөсөө өөрөө авч болохгүй. Тэгээ аваад тэгээд ингээд доошоо ингээд уг ингээд буугаад ингээд яг сэлэг гол руугаа шууд утгаж ивэл болж байгаа байхгүй. Тэгсэн чинь хүмүүс ууцсан байна. Гүү ингээд замд нь ингээд хайлууд хашаа эсвэл сунгацсан эсвэл хашаа бэрцсэн байгаа байхгүй. Тэрийг ингээд ярих гэхээр газрын алба маань гэсэн. Тэгээ бид нэр ирэх мэдл дутагдаа хорооны ирэх мэдл дутдаг байхгүй. Тэгэхээр ингээд хүмүүсээ би ганцхан хэлэх гээд байгаа юм болохоор хүмүүс ганцхан өөрсдөө битгий одоо чи хашаанда болж байгаа явдлыг өөр дээрээ л би болж ивэл болоо гэж битгий бодооч л гэж хэлмээр. Миний ганц эмзэглэдэг юм. Ганц ерөөсөө хүмүүс болохоор би л болж ивэл болоо. Тэр хүн өгчэвэл хамаагүй усан дурсан уу халдварт өвчин дурсан уу ерөөсөө хамаа байхгүй тэргээр хог урсан уу бохор урсан уу ерөөсөө хамаа авахгүй тэгэж чинь манайх ингээд сунгацчууд харин 50 юм биш үү гэж аахгүй тэгж болохгүй байхгүй юу ингээд ганцхан эмзэглэжтэй юм бити өөрсдөө бодооч бид нар өөрсдөө биш өрөөлөг бодож ивэл өнөөдөр Монгол ус хөвснө л гэж сануулгахдаа яадаг амар сануулдаггүй заавал бичиж би амар сануулдаг би чи хэсэг ахлагч юм шүү дээ амар сануулдаг тэгээд би болохгүй болохоор засаг дарга дээр танилцуулдаг засаг дарга маш шаардах хуц өгдөг тийм шаардах хуц өгсөн үү 3 удаа өгсөн за ийм байна тогтоогсон би зөвхөн нэвтрүүлэг хийж байгаа тэгээ энэ нэвтрүүлгийн хамгийн анхны дугаар нь гэр оролт тулгамдж байгаа асуудлууд юу байна тэрэнд гарц юу байна вэ гэдэг талаар бид нар нэвтрүүлэг хийж байгаа. За өчигдөр танаа дүүргийн 13 дугаар хорон дээр иргэдтэй уулзсан. За иргэдийн зүгээс маш олон саналууд гаргаж байгаа. Ер нь бол дүүргийн ажил ялангуяа төгсөлтийн чиглэлээр ажлууд сайн хийж байгаа гэж иргэдийн ам бол сайн байгаа. А гэхдээ бас хийх ёстой ажлууд их олон байгаа гэж одоо хүмүүсийн хүлээлт их байгаа. Тэгэхээр энэ чиглэл дээр ер нь гэр оролтын орчин үеийг сайжруулах чиглэлээр хийж байгаа ажлынхаа талаар бидэнд мэдээлэл өгөөч. Тийм гэр оролт бид хамгийн түрүү анхаарч байгаа зүйл бол олон жил яригдж байгаа нэг ажил. Тэр бол гэрэлтүүлгийн асуудал. Гэрэлтүүлэг ялангуяа өвлийн үйлрэлд бол иргэд маань эрт тарахгүй холбоотой холбогдуулаад гудамжаар айдас үүсгүй алхах тэр болцоо бол одоо муу байна. Гэмт хэрэг их гарч байна. Дээрэм тонол их гарч байна гэдэг харанхуй орчинд бол маш олон сөрөг үр дагавар бий болж ирсэн. Тэгээ энэ жил бол бид дийлэнх гудамжуудыг гэрэлтүүлж дуусгах ажлыг бол эхлүүлсэн. Нэлийн үр дүнтэй явж байна. Цаашлаад гэр оролт бол олон асуудал тулгамдж байгаа олон асуудал. Унтны, усны асуудал, нийтийн тээврийн асуудал, одоо энэ байгаль орчинтой холбоотой га хөрсний бохирдолтой холбоотой асуудал, зам харгуун асуудал, тэгээд одоо үйлчлэгийн хүртээмж ялангуяа энэ төрөө сүлээж байгаа энэ үйлчлэгээ сургууль цэцэрлэгийн хүртээмжийн асуудлууд руу. Өчигдөр бид нар 13 дугаар хорон дээр ярих залуучууд ярьж байлаа л дээ. Жишээл 13 дугаар хорон дээр энэ жилийн жишээл төлөвлөлтөөр залуучууд бол газар байхгүй манад. Яг гэхдээ нэг цагсан бөмбөгийн талбайтай болчихвол зүгээр байна. Хөл бөмбөг тоглолтог бол их зүгээр байна гэж ярьж л. Тэгэхээр таны төлөвлөгөөн дээр энд хийгдсэн дөрөөс хийж байгаа ажлууд дээр яг 14 дугаар хорон дээр 13 дугаар хорон дээр хийж байгаа ажил жишээл юу байна? Та харж болох уу? 14 манай гэр хороод руу бид ер нь энэ жил хичнээн ийм талбай ажиллах байна. 14 дугаар хороонд гэхэд аль орчинд ингээд сул үлдсэн орон зайг бид аль болох юм хамгаалттай яг орчин үеийн хамгийн сүүл үеийн одоо эрзэнэн
талбай бүхий. Сагсан мөнгөний Сагсан мөнгөний талбай дээрээс нь ахмадын чирэгжүүлэлтийн 13 тий дарга 13 дээр ч гэсэн бас байна. Байгаа юу тий. 13 дээр бид энэ хаана энэ Сэлбголын далан байна. Энэ далан. Яг Сэдвийн далан дээр юм байна тий. 13 оны өчтөр яасан залуучууд сонсмоор л үү. Төлөвлөсөн. Энэ хизээ эхлэх үү? Энэ одоо ингээд газар дулаараад эхлэхэд бол ажил эхэлж байна. Газар гисэд газар шуурганы ажил эхлэв. Дараагийн яг нийт хичнээн тал байна. Шууд сургууль цэцэрлэг гудамж бичил төвчлөлтийн зургууд юм. 12 онд юм байна тий. Тийм энэ ерөнхийдөө бол зүгээр 12 онд бид 30 гаруй ийм орон сууцны хороолол, гэр хороол, бичил цэцэрлэг, сагсан бөмбөг, ахмадын чирэгжүүлэлтийн танк ийм талбайнуудыг хийж. Гэр хорооллууд нэлээд хамрагдсан уу? Орлого яг нь ерөнхийдөө гэр хороололд бол нэг 15 орчим байгууламжууд гэр хорооллын нутаг дээр хийгдэн. Нөгөө талаасаа гэр хороолд үлдсэн манай одоо сургуулиуд байна. Гадна талын тэр чигээрээ Шороопур гэсэн орчин, харанхуй орчин. Тэгэхээр та харуулж байна чинь нэг сургуулийг одоо гэр хорооллын нэг сургуулийн төлөвлөлтийг гэр хорооллын сургуулийн төлөвлөлтийг энэ зүгээр эсхийн сургуулиуд байна. Манай 58 дугаар сургууль гэдэг яг дам даржийн гүүр гараад байж байгаа. 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг. Одоо бол үндсэндээ битүү. Энэ бол одоо зүгээр шороо байгаа юу? Шороо байж байгаа. Тэгээ энийг бол одоо үндсэндээ ийм хүүхэд багчуудын сургуулийн хүүхдүүдэд зориулсан л орчин болгож тийм зарчим баримталж байгаа. За баярлалаа. Тэгээд манай нэвтрүүлгийн мөрөөр бид нөхсөн бас иргэдийн саналын мөрөөр гаргасан саналтаа бас тодорхой хэлэх хэрэгтэй байгаа да. Нэвтрүүлгийн одоо зохион байгуулагчдын зүгээс талархалтай байна. Ингээд та бүхний ажилд амжилт хүсье. Би удахгүй нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар инхүү өндөрлөж байна. Манай нэвтрүүлэгт хүрэлцэн ирж оролцсон Сүхбаатар дүүргийн 13 дугаар орооны нийт иргэдтэй нэвтрүүлгийн хамт олонны зүгээс талархлаа илэрхийлье. Улаанбаатар хотын гэр хороололт шийдэх ёстой олон асуудлууд шийдлээ хүлээж байгаа. Гэхдээ бид зовлон тооцохыг бодсонгүй өнөөдрийн нэвтрүүлгээр хүмүүсийн гаргасан саналын ойноос бид хөөцөлдөх болно. Улаанбаатар хотод нэмэх 1 градусын дулаантай байна. Хэдийгээр гадаа хүйтэн байгаа ч өнөөдөр олон хүмүүс ирж үзэл бодлоо илэрхийллээ. Та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар иргэн уулзлаа. Баярлалаа. За баярлалаа. Улаанбаатар хотод сая гаруй хүн амьдарч байна. Эдгээр хүн амын цөөхөн 30% нь өнгөрсөн суурин дайшин хороолд амьдарч байгаа бол нийт хүн амын 70 гаруй хувь гэр хороолд амьдарч байгаа. Сүүлийн 10 жилийн дотор гэр хороолд амьдрагчдын доо 100 мянган өрхөөр нэмэгдсэн. Мэдээж энэ тусан гэр хороолд асуудал улам хүндэрсэг байна. Улаанбаатар хотод амьдарч байгаа нийт хүмүүсийн 70 гаруй хувь нь амьдралын хэцүү, наад захын шаардлагагаа үн нөхцөлд амьдарч байгааг үүсгэж аргагүй. Зам тээвэр гэрэл цахилгаан гэх бүх олон асуудлууд гэр хороолд байгаа. Гэр хорооллын олон асуудлыг шийдэхэд бол би бодохдоо нэвтрүүлгийн хамгийн анхны дугаараа гэр хорооллоос хийж байна. Би бодохдоо нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт оролцож байгаа нийт иргэд ард түмний санал бодлоос олон шийдэл гарах байхаа гэж бид найдаж байна. Нэвтрүүлэгтээ хамт байгаарай. Баярлалаа.